Орон нутгад үйлдвэрлэлээ хөгжсөөр байгаа бас нэгэн жишээг Увс аймгаас манай сурвалжлагч ирүүллээ. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих сангийн хэмжээ нэмэгдснээр нэг иргэн 10-аас 15 сая төгрөгийн зээл авах боломжтой боллоо. Ингэснээр иргэн аж ахуйн нэгжийн бизнесийн үр ашиг дээшилж, модон эдлэл, нарийн бов, газар тариалан, гутал засвар, эрдэс тижээл, сүүний фермерүүдийн үйл ажиллагаа орон нутгад тогтворжиж эхлээд байна. Увс аймгийн Ховд суманд 2014 онд жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сангийн зээлд 9 иргэн нэг хоршоо хамрагдсан байна. Арвин өгөөч цэх 2013 онд 2 ажилтнтайгаар түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлж байсан бол 2014 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдсанаар шинэ ажлын байртай болж тоног төхөөрөмжөө шинчилжээ. Ажилчдаа мэргэжлийн сургалтанд хамруулан хүчин чадлаа нэмэгдүүлснээр тус цэх сумынхаа албан байгууллага айл өрхийн талах нарийн бовны хэрэгцээг бүрэн хангадаг болжээ. Арвин өгөөч цэх 10 төрлийн нарийн бов, 2 төрлийн талах үйлдвэрлэж сардаа 2 сая төгрөгийн борлуулалт хийдэг байна. Жижиг дөхөвдөр ажилладаг байсан бол ингээд том дөхөвөө томруулсан, тэгээ шинэ ажлын байртай болсон, тоног төхөөрөмжүүд ингээд гурал зурагч мөрч хэрэг нэмж авсан. Хоёр хүний ажлуудаа нийгмийн дадлан шимтгэлийн төлж явдаг. Энэ сумынхаа эдийн цай, дотор байрны хүүхдийн хэрэгцээнд манай талах нарийн бовносыг нийлүүлдэг. Ховд сумын иргэн бар сүрэн өнгөрсөн онд зээлд хамрагдсанаар өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж уран хийц модон эдлэлийн цех нээжээ. Түүний цех захиалгаар бүх төрлийн модон эдлэл гэрийн тавилга үйлдвэрлэдэг болсон байна. Үйлдвэрлэлээ улам өргөжүүлж, олон хүнийг ажлын байраар хангаж, орон нутагт орчин үеийн загварлаг, чанартай тавилга үйлдвэрлэх зорилготой байгаагаа хэлж байна. Маамуудын цехт бүх төрлийн модон тавилга хийгдэж байгаа. Энэ маань хужаагийн эслэг хавтан DSP тавилганаас бодвол чанар юугаараа бол дав. Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авч төслөө үр ашигтай хэрэгжүүлж байгаа өөр нэг газар бол Таргууд Эрдэнэ баясах хоршоо. Тэд 2011 онд Төв аймгийн Батсүмбэр сумаас 4 тугалттай үнэ бухтай навчирч сүүний фермийнхээ үйл ажиллагааг эхлүүлж байжээ. Үйлдвэрийн худалдааны сүүний чинь манай сумд бол 3000 хүрч байгаа шүү дээ. Улаанбаатараас яварлагч ирээд тэгтэл бид нэр бол 2000 орчимд одоо бид нэр сүүгээ борлуулж одоо тэр бас суманд бас тийм өрөшг өгч байгаа л гэж бодож байгаа. Увс аймгийн Ховд сум 2011 оны ажлаараа улсын тэргүүний сумаар шалгарч байжээ. Иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр Увс аймгийн Ховд сум санаачлагтай ажиллаж байна. Тэд сумынхаа иргэдийг ажлын байраар хангах, мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх чиглэлээр аймгийнхаа хөдөлмөрийн хэлтстэй хамтран мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэж авдаг байна.